Орой минь итгэлийн эгч Мэри Луиса, Бурхны ивэл танд дүүрэн байг. Би Марк номын 9-р бүлгийн 38-аас 41-р ишлэлээс нэгэн асуулт тавих гэсэн юм. Энд бичгтээ Иохан түүнд "Багшаа, таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ" гэхэд Есүс түүнийг бүү хориглоо. Нэрээр минь гайхамшигыг үйлдээд төдхөн намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцнэ? Тэр бидний талд үннээр би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяг ус өгнө? Тэр нь шагналаа исаалтна. Итгэлийн эгчээ, сүмийн зарим нэг итгэгч нарын ярианаас би үүнийг сонсож байсан юм. Жишээлбэл, Америкийн нэгдсэн улсад Христэд итгэлтэй эзэн Есүсийг дагдаг еврейчүүд байдаг. Эдгээр еврейчүүд гэрчлэл өгч хэлэхдээ тэд ч бас иш үзүүлэх, эдгэх гэх мэт сүнслэг бэлэг авьяасыг хүлээж авсан гэж хэлэхэд зарим нэг итгэлийн эгч дүүс наадах чинь муу ёрын сүнснийх гэж хэлж байхыг би сонссон юм. Тийм болохоор дээрх Библийн ишлэлдээр үндэслэн мөн та миний түүх номондоо бичсэн байсанчлан манай сүмд цугладаггүй. Эзний өөр нэг чуулганд явдаг байсан иш үзүүлэхийн бэлэг авьяастай итгэгч эгч нараас залуу байхдаа иш үзүүлэг авдаг байсан гэсэн таны дурсамж дээр тулгуурлан би энэ асуултаа тавих гэсэн юм. Манай сүмд хамааралгүйж эзэн Иесус Христэд итгэлтэй өөр бусад итгэгч нарын сүнслэг бэлэг авьяастай гэх нь хэр үнэнд нийцэх вэ? Эсвэл энэ нь үнэхээр муу ёрын сүнснийх үү? Тэгэхээр бид энд хэн нэгнийг шүүх гэж юм уу? Буруутгах гэж цуглаагүй. Иесус Христ бол Бурхан бөгөөд Бурханы хүү мөн гэж сургаалт заадаг. Энэ бол бидний хувьд бүрэн ойлгож чадахгүй ч зүгээр л итгэх ёстой нэгэн тайлагдшгүй нууц юм. Учир нь үүнийг Бурхан хэлсэн болохоор бид эзэн бол Бурхан бөгөөд бас Бурханы хүү юм. Тэр бол Есүст итгэгч хүн бүхний авралт хүрэх цор ганц зам нь юмаа гэдэгт итгэх ёстой. Гэвч Иесус Христэд итгэнэ гэдэг нь яг юуг хэлээд байна вэ? Зөвхөн би Есүс Христэд итгэдэг гэж хэлэх нь хангалттай биш юм. Би яг одоо энд ч бас би энэ цагт итгэж байна гэж хэлж чадна. Яагаад энэ цагт итгэж байна гэхээр яг одоо энэ цаг миний өмнө байгаа болохоор. Хэрэв энэ цаг миний нүдний өмнө байхгүй байсан бол би үүнд итгэхгүй байх байсан шүү дээ. Энэ мэтчлэн маш олон хүмүүс би Бурханд итгэлтэй гэдэг. Гэхдээ итгэх гэдэг нь нэг хэрэг, харин Бурханы тааллыг дагаж итгэж байгаа зүйлээ ойлгоно гэдэг нь огт өөр хэрэг юм. Хүмүүс тийм ээ би Христэд итгэдэг гэдэг. Гэвч Есүс Христ таны хувьд хэн бэ гэж асуухад тэдний зарим нь тэр Бурханы иш үзүүлэгч байсан. Эсвэл жирийн нэг хүн байсан. Эсвэл Бурханы үйлчлэгч байсан гэж хэлэх нь бий. Энэ бол маш буруу. Иесус Христ бидэнд заахтаа, мөн Библи бидэнд заахтаа Иесус Христэд итгэнэ гэдэг нь тэр бол Бурхан ба түүний илгээсэн Бурханы хүү мөн бөгөөд мөнхийн амьд хүргэх цорын ганц зам юм гэдэгт итгэж хүлээн зөвшөөрөх ёстойг хэлнэ гэсэн байдаг. Өөр хинч биднийг аврахгүй. Петерч, Иоханч, Паулч, Иесусийн ээж Мариач, Мария Магдалинч өөр хинч биднийг аврахгүй. Зөвхөн Есүс Христ л биднийг аварна. Мэдээж Христэд итгэлтэй еврей хүмүүс бий. Энэ нь ч бас сайн хэрэг. Тэгэхээр бид тэдч бас Бурханы тааллыг дагдаг байгаасай гэж найдах хэрэгтэй юм. Библи бидэнд үнэхээр зөв зам дээрээ явж байгаа гэдэгтээ итгэлтэй байхын тулд юу хийх ёстой вэ гэдгийг минь зааж өгдөг. Учир нь зүгээр л би итгэдэг гэж хэлэх нь эсвэл хоосноор эзэн гэж дуудах нь итгэл биш юм. Бурханы тааллыг дагаж нүгэл үлдэхгүй байх нь мөн Есүс Христ гэж чухам хинбэ гэдгийг мэдэх нь чухал. Тэгсэн тохиолдолд би түүний замыг ойлгосон, би түүнийг дагдаг гэж хэлж болно. Тийм болохоор би хүмүүсийг шүүдэггүй. Миний үүрэг бол Есүст итгэх гэдэг нь ямар утгатай болохыг, түүний замыг хэрхэн дагах ёстой вэ гэдгийг хүмүүст заах явдал юм. Би хүмүүсийг үнэхээр үүнийг ойлгоосай, итгэл үнэмшилтэй байгаасай, бүх зүйлийг тод томруунаар хараасай гэж хүссэндээ үүнийг зааж сургадаг. Тэгвэл Бурхан нэгүслээ тэдэнд хүртээж, Бурхан тэдний дэргэд байх болно шүү дээ. Энэ гэхдээ бид бүгдийн үүрэг юм. Бид хэнийг ч шүүж, буруу шаахгүй. Бид энэ бүхэн муу ёрын сүнснийх гэж хэлж болохгүй. Бид хизээч бодлогогүй түргэн дүгнэлт гаргаж болохгүй. Бид бусдыгаа хүндлээд, харин тэдэнд замыг нь л зааж өгдөг байх хэрэгтэй юм. Бусдыг шүүхээс Бурхан биднийг хамгаалах болтугай. Учир нь бид ч бас нэгэн цагт төөрөлдөж явсан. Гэвч Бурхан нэгүслээрээ бидний нүдийг нээж,
бидэнд ойлголтыг өгсөн. Тиймдээч бид өнөөдөр түүний үннийг таниж мэдсэн билээ. Тийм ч учраас бид бүх хүмүүст тэдний шашин шүтлэг хийгээд итгэл үнэмшлээс нь үл хамааран үүнийг заан сургадаг. Хүн бүрт энэ нь нээлттэй юм. Тэд үүнд суралцаж, ариун сүнс тэдэн рүү ярьж, Бурхан тэдэнд амлалтаа өгдөг. Үүнээс хойш хийг нь харин Бурханы гарт үлдээх хэрэгтэй. Бурхан та бүхнийг ивээх болтугай.